За. Амар байна дүүрсүүд байна. За хаадан хүрдэн дээр нь юуж байна. За энэ өргөлчлөө юу вэ? За хүнд 7 бий байна. Чинийх мөртлөө чинийх биш. Би чинь нэг бий. Чам заяагдсан мөртлөө чам зарлагдах удам чинь. Чи нэгж нэ болдог засагч нь. Чамтай нийцэж байдаг бүл чинь. Чаммаар мөнхөрч байдаг нэр чинь. Чаммаар хэмжигдэж байдаг үйл чинь. Чи өөрөө болов сүнс чинь. Ийм 7 бие оршихуй нийцэлд нь хоолон хүрдэн дээр нэгддэг. За та үрс өнөө цаг үед эго, супер эго, идэгээд 3-ыг бол ойлгоод байх мэт. Үүнэндээ 7 биеийн оршихуйд хүнд оршино. 7 биеийн оршихуй нь хүнд оршино. 7 хүрдэг гэж ойлгохоос илүү 7 өөр орон зайн бие гэдэг оршихуйн үзэл бодлын хэсэгч гэж ухаглах нь зөв юм. Бие гэдгийг тарих гэж үзэж болохгүй. Бүхэлдээ шүү дээ. Тийм биз. Улсын иргэн гэдэг чи. Чамайг улсын сонирховч чиж улсаа сонирхож байдаг. Энэ дээр тархин дэх нийтлийг эрчим бие, сүнсэн бие зэргийлэл. Үүл нь хоорондоо 3 цагийг иргэшээхэд 7 биеийн үзэл нь хоолон хүрдний хөгжүүлэх арга ухаан дэлгэмэл нь болно. Хаммагтай төрөнд нь биедээ нэгдсэн байна. Энэ бие гэдэг ухагтхуунд бие сүнс хүч 3-ыг илэрхийлэх 3 биеийг захируулна. Дараах нь хамтын хариуцлагын бие үл болоод засагтыг хариуцуулна. Харин оршихуйн үнэнд болоод агуул биеийн мөн чанартай мөнхийн хүслийн инх тайван орон зай цаг хугацаанд захируулан байж сая чи төгөлдөр би оршихуй болж төхөрхийг биш мэндэлхийг хийж тэгвэл би тунхагийн би гэдэг үг энэн хоолон хүрдний анхдагч химийг таттан ойсдох хүч шүү дээ. Би төлөвшлийг үүдэхийн тулд ихлээд зариглаж сур. Чи орчлонд огтоосоо мэдэхгүйд мэндэлчээд зоригсны төдий онож олж алдаж үзнэ. Иймээс нь би гэдэг үгийг ихэндээ зориг хөгийг нь агсаж сурахыг мэдэхгүйгээс үлдээгүйгээс алдадаагүйгээс айхайцыг таягдахыг эрхмэлнэ. Удаахна үйлдэл дотроос төгөлдрийг хайж алдаа хүлээн зөвшөөрч сур. Алдааг хүлээн зөвшөөрч байж л арга цаах, гарга цаах нь гарч ирнэ үз. Хохиролд барагдуулах ухаан хүртэл ондооч хорвоод нийлхийн зам эхэлдэг. Алдаагийн ухамсарлгүй биеийн өмөөрөгчд. Хогоо хүнч биш. Алдаагаан ухамсарлахгүй биеийн өмөөрөгчд бол хог хүнч биш. Харин 9 ухаант биеийн өмөөргөл бол эзэн эрхийн үндэс. Өрөвдөнгүйгээр биеийн өмөөрч гарахаас нь шантаглаж байгаа хүмүүндээ хоолон хүрдний дутагдал оршино. Хивээх нь, өрөвдөх нь, эглэх нь онцгойрох нь хослуулагчдын орон зайд л би химээх л дуу хоолойг оргино.
Иймээс чиг хоолой хүрд нь хүч чадлын хүр дээр нэрлэгддэг юм. Чи бусад руу ямар хэмжээтэй байгаад эвэлтэй бөгөөд ямар хэмжээнд орж ирж чадахгүй гордлог таслагч байхыг өөрийн илтгэх нь өөрөө илтгэх нь чиний орон зайн тусгаар тогтнол. Энэний хамгийн тод илрэл нь гэр бүлийг нэгэн гишүүн байхад гарна. Иймээс хоолой хүрдийг ээжээ гэж итгэгчиж ааваа гэж хүчждэгч гэж хэлнэ. Энтэйсээ үгийг ялгаж оюуны цэнэгтэр амьсгалаар гаргаж сурснаас үгэн ам их хэлдэг юм. Ээжийн аавн гэдэг бүхий л үүтгэгч эрэм үгийн тухай үгэн боловч зөвхөн чиний хоолой дээр эцэг чин сэрж зөвхөн чиний хоолой дээр их чин таньж байдгийг сана. Энэ бол үгийн химийн онцлог. За амсгүй.